Нийслэлийн харьяа төрийн албанд ажиллагсад болон бага орлоготой иргэдийг орон сууц худалдан авахт нь урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тухай журмын төслийг нийслэлийн засаг даргын тамгын газраас боловсруулсан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр байрсан орон сууцыг борлуулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэх хүрээнд уг журмыг боловсруулсан байна. Төрийн өмчийн 119 сургууль 180 цэцэрлэгийн 11862 багш ажилчдын дунд явуулсан судалгааны 96% нь орон сууц худалдан авах шаардлагатай, 79% нь дахин төлөвлөлтөөр байрсан орон сууцанд орох хүсэлтэй ч гэсэн 4% нь л урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай гэжээ. Журмын төсөлд нийслэлийн харьяа төрийн байгууллагад ажиллаж байгаа орон сууц авахд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Дэмжлэг авах албан хаагч нь тус байгууллагадаа 3-аас доошгүй жил ажилласан, худалдаа авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50%-ийг төлөх чадвартай байх ёстой гэжээ. Монгол улсын ерөнхийлөгч хасан энх баярт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн оны 8 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Монгол Ардын хувьсгалт намын байрлаж байгаа 2 давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахар тохиролцсон ч үлдэгдэл 1 саяыг нь өнөө хүртэл төлөлгүй Америкийн нэгдсэн улсын иргэн Генсбергд онц хэмжээний хохирол учруулсан гэж түүнийг буруутгаж байгаа юм. Мөн 2008 онд иргэн Батэрднээс 1.2 тэрбум төгрөг залилж авсан гэсэн гомдол ирсэн юм. Тус газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Батэрдний гомдлыг үндэслэхгүй хэмээн хэрэгсэхгүй болгож Генсбергийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн ч уг хэргийг төвтгөлзүүлжээ. Учир нь Монгол Ардын хувьсгалт намын дарга энх баяр өвчтөе гадаадад удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаа учраас тайлбар өгөх боломжгүй гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Энэ жил хурд тундас багтаа хуурашилт ихтэй байгаа тул самар түүх хугацааг 20 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгар болгожээ. Ойн дагалт баялагийг хамгаалах зохистой ашиглах журамд хуш модны самрыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг байна. Байгаль орчин ногоо хөгжлийн сайдын тушаалаар 2 дугаар сарын 24-нээс хойш шинээр ахын болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэх гэрээ хийх ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг нэмж олгохгүй юм байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эмэгтэй албан хаагчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяад 407 дугаар ангитай хамтран гигийн өдөр өдөрлөг зохион байгуулжээ. Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзан ярилцаж сэтгэлийн дэм амьдрах урам зориг өгсөн энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн ерөнхий газрын олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа төвийн уран бүтээлчид Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг зүүн хүрээ Дашчоолын хийдийн ламнаар бие салооны хамт олон тус цагдаагийн хэлтсийн 28 эмэгтэй албан хаагчид болон тус ангийн хянагч нар 308 хүмүүжигчид тус оролцсон байна. Мөн зүүн хүрээ Дашчоолын хийдийн ламнаар ном хурж бие салооны хамт олон тус ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн байна.